сайн мэйсгэн монголчуудаа MG Pride Fitness та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өдрийн бичлэгийн сэдэв бол хүс гаргаж жин хасдаг, хүс гарахад жинчин хасагддаг тухай жоон тодорхойлж өгье гэж бодож байна. Хүмүүс жоон энэ тухай жоон буруу ба дашаа ойлголттой байд юм лээ. Одоо харснаар бол хүмүүс саунд суу жингээ хасан гэж яах чиг зарим нь болохоор нөгөө борооны сув шиг хүс гаргадаг нэг хувц байдаг шиг борооны сув шиг царайтай. Яг тийм хувц өмсч хүс гаргаж бас жингээ хасан гэж байдаг. Тэгэхээр би өнөөдөр хүс гаргаж жингээ хасагддаг гэж байгаа тодруулж өгье гэж бодож байна. Тэгэхээр юуны төрөнд хүний бие чи яагаад хүс гаргадаг вэ? Тэгэхээр хүний бие яагаад хүс гаргадаг вэ? Хүний бие чинь өөрийнхөө биеийнхаа граца ба бие хөрөх зорилготойгоор хүс гаргадаг. Тэгэхээр хүс гарахад жинчин хасагддаг гэхээр тодорхой хэмжээгээр хасагддаг. Яагаад хүс гарахаараа жинчин тодорхой хэмжээгээр буудаг вэ гэвэл өөрөө хүс гарахад өөрөө чинь бие чинь шингэн чинь алдагддаг. Тэгэхээр өөрөө хүс гарч жинчин буухтаа шингэнэ алдаж биеийнхаа шингэнэ алдаж бууж ийн гэсэн үг шүү дээ. Өөхөөрөө ба илүүд жингээ хасахгүй зөвхөн өөрхийн бие шингэж алдагснараа өөрөө чинь жинчин тодорхой хэмжээгээр бууна гэсэн үг шүү дээ. Харин өөрөө тэр оройдоо ч юм уу маргааш нь ус ууснараа тэр бие чинь алдагдсан шингэн чинь буцаж нөхөгдөж бие чинь жинчин буцаж хивэндээ орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эцсийн сэтгэл бол хүс гаргаж бол жинчин хасагтан гэхдээ өөрөө чинь илүүд чинь ба өөх чинь бол хасагдахгүй. Тэгэхээр яаж өөрөө чинь илүүд чинь ба өөх чинь хасагдах вэ гэвэл өөрөө бие чинь шатааж байгаа илчлэг чанараасаа бага идэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Бие чинь шатааж байгаа илчлэг чанараасаа илүү бага идснээрээ тэр дутуу илчлэг чанарыг чинь хүний бие чинь хаанаас олох вэ? Өөрхийн өөхөө задаж тэр чинь илчлэг чанар болгож бие чинь өөрөө ашигласнараа өөрийн чинь илүүд чинь ба өөх чинь хасагдана гэсэн үг шүү дээ. Бага багаар. Бас нэгэн дурдах зүйл юу вэ гэвэл хүн зүрхний цогтоор ихэвчлэн илчлэг чанар шатааж идэг. Тэгэхээр хүний зүрх чинь илүү хурдан цогт тусам өөрөө илүү их илчлэг чанар буюу калори шатааж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо нэг жишээ хэлэхэд та бүхэн 1 минутээр хасгадаг зам дээр хасгаад үз. Хэдэн илчлэг чанар ба калори шатааж байна. Харин та бүхэн 1 минут тэр гүйдэг зам дээр гүүгээд үз. Хэдэн калори ба илчлэг чанар шатааж байна. Мэдээж гүүхэд бол зүрх чинь бол хамаагүй хурдан зогсож байгаа бас өөр чинь шатааж байгаа калори чинь бол хамаагүй их байгаа. Тэгэхээр эцсийн сэтгэл хүс гаргахад жинчин хасагдана. Тэгвэл илүүд чинь ба өөх чинь бол хасагдахгүй. Яаж илүүд чинь хасах вэ? Зөв хоолол ба дасгал сургуулалт. Залуус өнөөдрийн бичлэгийг үгээр дуусгая. Би тэгээ удахгүй та бүхэнд дагаж бодох дасгалын хувааруудын тухай бичлэгүүд хийж байгаа. Тэгээ тэр бичлэгүүд тун удахгүй хэсгээр гарах болно. Тэгэхээр та бүхэн тэр бичлэгийг авч та бүхэн тэгэхээр тэр бичлэгийг хүлээн авч үзэн үү тун удахгүй. Тэгээ өнөөдрийн бичлэг үзсэн маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгтээ уулзлаа. Түр баяртай.